ажил хийж байгаа юу яаж байгаа? Одоо би 2 давхар ажил хийдэг. Тэгээд мэдээж коллежийн хичээл эхэлсэн учраас манай коллежийн бас цаг нь жоохон урт байдаг. Хэлний сургуулийг бодоод ярьсангүй урт бас 1 дахин 2 дахин илүү. Тийм учраас ер нь ажил хийх одоо 1-5 дахьт бол ажил хийх тийм боломж нь цөөхөн байдаг. Тийм учраас хагас сайн бүтэнсэндээ би одоо зочлон бодол housekeeping гэдэг юм цэвэрлэгийн ажил хийдэг байгаа. Тэгээд 1-5 дахьт нь болохоор шөнийн одоо метроны ажил гэж төмөр зам Монголоор төмөр зам ажил хийж байгаа. Хэрвээ нууц иш бол энэ ажлуудын цагийн үнэлгээ нь ер нь ямар хэмжээтэй байдаг юм? Ер нь Японд одоо нэг байгаа одоо хот юунаас хамаарад цагийн үнэлгээ өөр байдаг. Жишээ нь одоо хөдөө очиод одоо байх юм бол одоо цаг нь баг 800 yen гэдэг юм цагийн тий 850 гэж явдаг бол Токиод бол харьцангуй өндөр. Яг бол Японы төв учраас ерөнхийдөө нэг 950 yen-ээс ахуулаад нэг 1100, 200, 300 гэх мэтл их өндөр болдог. Тэгээ удаан ажиллах юм бол өндөрчнийг дээшээ явдаг. Тийм байгаа. Тэгээ шөнийн ажлын хувьд бол шөнийн ажил бол угаасаа Японд хуулийн дагуу 12 цаг өнгөрөх юм бол шууд 25% нэмэлттэй гэж. Тийм учраас бас шөнийн ажил хийдэг оюутнууд их ягдвал тийм бас ажиллаад бас гайгүй цалин авахыг бодоод тэгж хийдэг ус бас байгаа. За. Тэгэхээр шөнө ажиллаж байгаа ажилд мэдээж хэрэг цалин цагийнх нь хөлс нь өндөр байдгийн байна. За тэгээд ер нь шөнө гэдэг чинь бас хөдөлмөрийнхөө хэцүү хүнд нөхцөлдөө орох байх та тийм миний бодлоор тэгж бодож байна. Тий? Тэгээд бас эрэгтэй хүмүүс болцвол шөнийн ажил хийнэ гэж байх уу яг юм бол? Одоо манай монголчууд болохоор ер нь ирчүүд нэг шөнийн ажил хийдэг бас миний бодлоо. Одоо ингээд одоо 2 жил болж байгаа яаж хахад шөнийн ажлыг одоо би бол өөрөө төмөр зам ажил хийдэг. Зөвхөн энийг бол төмөр зам ажил болохоор хүнд Японд хамгийн хүнд ажил гэж ярьдаг. Хүнд хийдэг байгаа. Тэгээд цагийн үнэлэмж нь ер нь Японд хамгийн өндөр гэж яригддаг. Тэгээд эмэгтэйчүүд бас шөнийн ажил хийдэг бас цөөхөн хийн. Гэхдээ ягаад гэвэл эмэгтэй хүмүүс яг тийм ядрах нь их хурдна. Тийм учраас гүн бас шөнийн ойр гэдэг бас аюун чухал. Яг шөнийн ойртой байхаас ахуулаад маргаашийн хичээлийн ажлын тэр үр өгөөж нь гарч ирдэг. Тийм учраас шөнийн ажлыг бас зохицуулж хийдэг. Тийм учраас бас шөнийн ажил бас цалин өндөр боловч ажлын маргааш нь одоо тийм жоохон нойр дутуу авцсан учраас бас тийм ажил жоохон хэцүү байж болох юм. Магадгүй байх юм. Гэхдээ монголчууд бол угаасаа траанч гэсэн тийм дасцсан байдаг юм хийгээд тийм мод зохицуулаад бас зөндөг бас сураад явж байгаа мундаг хүмүүс зөндөө байна уу Японд. Ер нь японочууд хэл сурахдаа ажил хийхдээ тухайн орчин нөхцөлдөө дасан зохицохдоо ер нь хэр одоо байр байдалтай чам санагдчихэв. Миний бодлоор одоо бодоход монголчууд бол айгүй тийм дасан зохицох чадвар айгүй өндөртэй гэж харагддаг. Хаач ажилласан манай монголчууд их нэртэй байж чаддаг. Жишээ нь одоо би манай буудлын үнд ажиллаж байхад манай буудалд одоо нийтдээ гадаад 30 оюутан байна. Одоо хүн ажилладаг гэхэд тэрний баг 20 хэдэн монгол оюутан байдаг. Тэгээ бүгдээрээ айгүй Японд айгүй мундаг сайн. Японочууд нэг дуртай ажиллаа бас айгүй хурдан хийдэг. Тэр талаас нь японочууд айгүй тийм дуртай ажиллаа хурдан хийдэг. Японд сайн ярьдаг тийм хүмүүс их дуртай байдаг учраас манай монголчууд их ер нь нэртэй шүү Японд. Тийм байна тий. Тэгээд бид нар чинь мэдээж яриг Японы хэлний тэр хэлбэр бүтцэн ч гэсэн аялгау тий хэмжээнд ч гэсэн монгол хэлтэй ижил төстэй учраас сурахад ч гэсэн амархан байна. За манай монголчууд чинь айлч газар очсон дасан зохицохтой хүмүүстэй нийцэхдээ ер нь их сайн мундаг ард түмэн шүү дээ. Тэр утгаараа бас хүний газар, хүний нутагт тий аав ээжийнхээ ачийг хариулаад хичээл сургалгаа их сайн хийгээд ажил төрлөө амжуулаад явж байгаа юм ба да. Одоо маш баярлалаа гэж бишийн зүгээс хэлмээр байна. Тэгээд цаашдынхаа ажилд нь өндөр амжилт хүсье. За баярлалаа гэж та. За манай Цэндамаагийн зүгээс асуух сонирхох зүйл байна. Багш нь л зөндөө асуугаад байдаг. За чи асуухаар байвал асуугаарай. За би болохоор Японы айгуу өртөг өндөртэй орн гэж сонсон. За тийм Монголын харьцуулахад ер нь яг ямар хөө юм бэ? Талаар жоохон хэлбэрээр тайлбарлаж өгөөч. За мэдээж манай Монгол, Япон хоёр орн гэх өртгийн харьцуулмал угаасаа маш өндөр зөрүүтэй. Япон орн бол угаасаа өртөг өндөртэй. Ер нь дэлхийд топ 3-т ордог шүү дээ өндрөөрөө. Өртөг өндрөөрөө. Тэгээ тийм учраас их харьцангуй өөр
Тэгэхээр бас Японд ирэх байгаа бол тийм нэг өдрийн өртөг тийм төлөвлөгөө мөнгөний санхүүгийн тийм төлөвлөгөө гарах бас хамгийн зөв байдаг. Жишээ нь одоо сартаа тийм ажил хийлээ гэж бодоход сартаа тийм мөнгө аавна. Тэгэх юм бол тэр мөнгөнийхөө тэд нь одоо амьдрах байрлал явдаг, хоолдоо тэд нь явдаг, унаанда тийм их мөнгө ордог гэх юм бас зохицуулах хэрэгтэй. Японд бас нэг төрлийн метрондоо их унаанда их мөнгө зарлагддаг. Тэгээд зөвхөн Токио руу ингээд явхлаа гэж бодоод яхад л баг Монгол мөнгөөр долоомжгүй нэг хэлэхэд 10,000 төгрөг болдог. Тийм. Тэгэхээр энэ Японд хэтэрхий тэр чинь бас гайгүй боловч яг Монгол ингээ мөнгө рүү ханш руу ингээ хөрвүүлэнгүүд айгүй өндөр болдог. Гэхдээ миний бодлоор бол авж байгаа цалин одоо мөнгөнийх нь хэмжээ Монголтой харьцуулахад ч өндөр шүү дээ, тий. Тэгэхээр тэр хэмжээгээр тий. Тэгэхээр одоо бараа бүтээгдэхүүнийх нь үн ч гэсэн өндөр байлээ гэж бодоход цалин үйлс нь бас боломжийн цалин үйлс авах учраас ингээд одоо жингийн тухай дээр тавихад тэнцээ гэдэг юм уу те арай илүү өөр байх байх л гэж бодоод байгаа юм. За тэгээ сурах орчин нөхцөл тэр одоо өндөр хөгжлөөрөө болвол одоо дагуулахгүй дэлхийн те эхний хэдэд орж байгаа ургуулд ордог орно шүү дээ тийм ээ. Тэгэхээр Монголдоо ер нь байгаад ингээд амьдраад суугаад байсан дээр гэж бодож байна уу? Манай хоёрын хувьд ер нь гадагшаа яваад гадаадд сураад ингээд юм үзэж хараад явсан дээр байна уу? Ямар бодолтой байна? Миний одоо яг дүнснээр болохоор Монголд байсан би бол одоо зүгээр нэг тийм их сургуулийн нэг хичээлдээ зүгээр ингээд дарагдаал ч юм уу те хичээлээ зүгээр нэг хийгээд хажуугаар нэг сургалтанд яваал ингээд байж ах бол гадаад яваад ингээд сурах юм бол тийм танилын хүрээлэг өндөртэй болох бах. Одоо гадаад найзуудтай их болно. Тэгээд мэдээж тэр гадаад найзтайгаа Япон хэлээр ингээ ойлгоцгүй байлаа гэж бодоход жишээ нь орсоор ч юм уу, англиар ч юм уу ярьдаг байхад тэр хэлээр ингээ яриад улам нөгөө нэг өөр гадаад хэлээ ингээ сайжруулах боломжтой байдаг. Тийм байна. Тэр ер нь олон төрлийн даваа талтай байх гэж бодогдоод байна тийм ээ. Цэндмагийн хувьд. Тийм. Миний хувьд чинь альчгүй ер нь л гадаадд хэлээ ингээд боловсролтой эзэмшээд яхан бол Монголоор хурж ирээд нэг хөгжүүлэх боломж юм гэж бодчих. Альч өндөр түвшний боловсрол эзэмшээд за тэгээд сурч мэдсэн зүйл дээш нь тэр хэрээр асуулаа. Хөгжүүлэх боломж өрснө л гэж бодож байна. Зөв бодож байна. За бэмбагаас багш нь бас нэг зүйл асуух гээд байгаа юм. Тэр маань юу гэхээр ер нь манай монголчин зах зээлийн эдийн засаг ер нь хэцүү байгаа шүү дээ, тийм ээ. Тийм болохоор тэр болгон сургалтын төлбөр, одоо амжиргааны төлбөр мөнгө гээл эцэг эхчүүдээс гаргаад байхад тэр болгоо хэцүү. Тэгэхээр хүүхдүүд маань хөвчлэн Японд очоод өндөр хөгжилтэй орнуудад очоод сурна. Сурахынхаа хажуугаар өөрөө ажил хийгээд одоо төлбөрөө амжиргааныхаа, байрныхаа мөнгийг зохицуулаад ингээд амьдраад явнаа л гэдэг төлөвлөгөөтэй юм явж байгаа. Тэгэхээр энэ тал дээр ер нь боломжийн санагдаж байна уу? Ер нь ямар байгаад байгаа шүү. Ер нь энд ирсэн оюутнууд одоо сурахын хажуугаар хэлний сургууль коллеж их сургууль гэдэг явж байгаа. Тэгээд хажуугаар нь угаасаа Японд цаанаас нь ажлын хууль байдаг. 7 хоногт 28 цаг ажиллана. Тэгээд 28 цагаа яг 7 хоногтой бариад ажиллахад бол ерөнхийдөө амьдралын мөнгө, зарлагын мөнгө гаргаад тэгээд хажуугаар нь бас сургалтын мөнгө цуглуулах. Энэ бол ямар ч ерөнхийдөө асуудгүй гэж үздэг. Одоо би бас тэгэл сураал хажуугаар нь ингээл мөнгөө цуглуулаад сургалтын төлбөрөөс олоод ерөнхийдөө хангалттай шүү. Ер нь бол гэр орон аав ээжээсээ ихэвчлэн авна татаад авахгүйгээр өөрийгөө болгоод борлуулад ингээд яваад иж болж байна тийм ээ. Тийм мэдээж гадаад ирсэн чи одоо бас аав ээжээс бас мөнгө аваад иж болохгүй мэдээж. Тэр бол угаасаа нийгэмд гарсан бас миний бас хамгийн том бас дүрм. Тэгээд бас өөрөө чи миний амьдрал учраас бас амьдралаа ингээд бас босгоод авч явахын тулд өөрөө хөдөлмөрлөх хэрэгтэй. Тэгээд ерөн хувь хүн өөрөө хичээгээд явах юм бол одоо ганц Япон гэлтэх бас олон орнд бас шанс байгаа. Япон бол гэхдээ манай монголчуудад их ээлтэй орн гэж би боддог.